Хамраа нөө бурлаа. Жаам. Байна. Яагаад нүрээрээ дүүрэн саа болгоцсон юм? Саа болчихгүй. Өө, наадч та хаанаас ирээд наалтчихдаг байна. Яасан гойж байгаа юм. Гойжиг нь хулаа ийцэн үү? Яасан том саа вэ? Гойжиг авчих уу? Ой, наадч хэд майхтар ид мөрөн барьж яваад чинь. Чамайг би гойж байгаа юм болоо гэж бодоод нэг эргэлзлээ. Гэхдээ яг хамрынхаа гол дээр тавьсан байхаар аваа хийчихлаа. Болдог юм ин авчоо, болохгүй юм ин авчих юм. Эр хүний энэ тэнд наалтцсан байж бас асуудал шүү тий. Харин тий. Хаан саатаа хүүхдэр. Яг л саатаа гэнэ чиг. Тий. Яна. Манай чи саатаа хүүхэн орж ирлээ. Саатаа залуу орж ирлээ. Дэхэнтэй тэр нөгөө давхар сормостой хүүхний сормосыг татмаар санагдаад байсан шүү. Гэтэ чи нэг урд нь тийм сормос бол гоо үзэгслэнгийн нэг одоо нэмэгдэл учраас болохгүй шүү гэж сургасан учраас юутай ийтэй дулгаасангүй. Очтос нэх ганган хүүхэн ирсэн байхгүй. Тэгсэн чинь дэрвэлцээд байгаа юм чинь. Гэхдээ дэрвэлцгээс гадна давхар сормос гэдэг нь мэдэгдээд тэгээ дундуура цавуун салцсан. Ингээд өсгөнөд байсан. Тэгэхээр татаад авчаа санагдаад. Анхаарал тэр лөө яваад байсан. Анхаарал тийшээ хаав. Тэр шиг би ч сормос нааж үзээгүй л дээ. Тэгтээ саа наалтсан. Нилээ том саа наалтсан. Я би чамайг нөгөө буудаж шунхтадгүй учраас юуг очиод авчихлаа л да. Гэхдээ авсныхаа дараа бас эргэлзэв. Гойж исэн юм авчих уу. Харин тий. Гац гялах галтах юм туулаад хайчихсан би ч одоо яах. Гэхдээ их эвгүй газар хамрын орой дээр байхаар чи хийцүү юм гоё харагдахгүй хариж нус тэр надцсан юм шиг харагдаад хурдхан шиг хуулж хаялаа. Тэгсэн нэг ялцаад нард хатцсан юм шиг байсан. Тийм байх нэг том саата юм л явж шээ. Гайхалтай. Тэгээ дахиад нэг сааг нь авчих уу? Дахиад энэ энэ одоо хаанаас ирсэн наалдаад байгаа. Чи хинтээ явсан бэ? Зүүтээ яадаа байж. Үгүй чи манай тийм болсон биш үү? Харин тий боддоор наалтсан байхыг бол болсон л байж таарах. Тийм байна. Би ч одоо лесби болдог үлээ. Ийм их саа биедээ нааж явсан эргэхээр нэгэ хачин нөхөр л удагдаад байна шүү. Тэр чинь Мартин 8 болон шинэ жилээр бол их хэмжээний саатаа орж ирдэг л дээ ер нь. тий. За та эвгүүтүүл энэ тэнтэй уруулан бодогтой. Харин тий. Ингээд одоо яг саяны тохиолдол шиг ингээд энэ тэнцээнд юм наацсан орж ирж байгаа ер нөхрөө ер нь ирүүтгэн зөв үү? Зөв үү? Энэ сааны эзнийг тодорхойлохгүй бол яаж сэтгэл амарх юм бэ? Харин тий. Тэ энэ богино өстэй байдалтай амар урт тос том урт ус мөс ингээ гонжиго татаад гарч ирээд л яана. Тий. Заримдаа бүр үнэртэй бас энэ төр үнэртэй байхгүй юу? Өөр үнэртэй. За өөр үнэртэй ус бол яах вэ нөгөө та нар чинь хувцаан хадгалагтай давхарлаж тавиад үлгүүлчихдэг учраас хавтиж магаад. Тэн дээр яг уучлалын орон зай орж ирлээ гэсэн тэ. Тэгтээ давтамжийг бодох юм байна. Миний үнэртэй ус биш, өөрийнх нь үнэртэй ус биш. Шал өөр эмхтэй үний үнэртэй ус энэ төр. Харин тэгэхээр нөгөө хувцас хадгалалтанд горим алдагдсан байж болно. Гэтэл нөгөө үнэртэй ус 2-3 удаагийн тохиолдлоор ороод ирэхээр чи яг үнэртний эзнийг тодорхойлохоос өөр аргагүй байна. Тэр тийм үү. Байгууллагын хурц үнэртэй устай хүүхэн албаар миний ханы хувцастай шүргэлцүүлээд байна уугүй юу? Эсвэл биеэр шүргэлцээд байна уугүй юу? Тодорхойлохгүй бол яаж сэтгэл амгалан байх вэ? Тэр одоо тухайн ажилласаа ч юм уу, айлаас ч юм уу гараад гэртээ ирсээр байтал тэр үнэр болно замхрах ёстой шүү дээ. Ер нь бол яг нь тослохгүй байсаар тослог үнэртэн дээр бол яалтаачгүй. Наалтсаар орж ирнэ дээ. Тэхүү. Тэр бас хэмжээ дамжаа байна хартахад. Гэхдээ яачгүй дөнгөж сая хамрын саа шиг нөхцөл дээр бол нилээн ойрын хавтал байж хамар дээр наалсан дээ. Тий. Гэхдээ яг өөртөө одоо жишээлбэл над тохиолдсон учраас би бас бодож шин. Чи яг тэнд наалтчих вэ? Тэр чинь бас шууд одоо гүтгэж бас болохгүй. Тэг болохгүй. Тий. Тэгээд ойр хавьда эр хүн үнэртэйгүүдээ гэдэг. Гэхдээ саа эмэгтэй хүнээс наалдсан байлаа. Тий. Тэгэхээр чи надад саа их л гялтгансан сайхан хүүхэл орж ирсэн юм байж тэл гэж бодлоо ш. Манай энэ үрд ч одоо ойрд магадгүй чигтэг хүүхнүүд орж сормост чинь нэрэ бөөн саа болцсон явсан. Тэрний үлдэгдэл явж байгаа. Сормост. Тийм үү, дутуу наалтсан сормост чи саатай хүүхэн байсан. Тэр яах вэ нөгөө эд мөрийн баримтыг орд эдэн дээр үлдээгээд тэр нь аваач наалтсан байж болох юм. Тийм бах.
ярьж байгаа. Нийтдээ. Ингээ юу Ер нь гэдэг тэрний чинь асууж штэ. Чин яглаараа ингэчдгийг энэ төр гэдэг. Ер нь асууж масуух юм бол манай нөхөр лав намайг гэдэг шоолдог штэ. Чи ер нь мэрэгчлээ буруу сонгоч чи мөрдөн байцаагч болохгүй яасан гэж штэ. Аха. Ер нь би тэг бодод гэн дараа хүн бол төрөх юм бол мөрдөн байцаагч болъё гэж бодоод байгаа. Тэр чи сонирхолтой байстай. Уг одоо үндсийг гаргаж ирнэ гэдэг чинь. Тэ? Бид нар ингээд ямарваа нэгэн зүйл тохиолдохлоор яг уг үндсийг ингээд бүр мөшгөөд бүр яг тэрнийг л барьж авах гэдэг энэ хүүхнүүдийн зан юу. Гэхдээ эрдөө хүмүүс тижигсэн байна. Бас тийх үү. Тэгээ өөрийн өмчийн бүсгүй тийм үү өөр үнэртэй болчоод байвал. Тийм үү туг уснаас нь тодорхой налга болчоод байвал хай штт. Юу налга болчиход. Туг уснаас нь тодорхой налга болчоод. Шүгшүг гэдэг тугтугаар налга болдог юм. Яг хөө тэ нөгөө тэр үеийн нөгөө сэвлэгтэнгүүд чинь асар урт сайхан сэвлэгтэй тийм үү. Гэтэл тодорхой хэмжээгээр туг нь ил гарцсан. Нөгөө хавчуургандаа биш байх юм бол байнга л миний нүдэнд хавчуургандаа үснэ байтал яарч сандраад хавцсан зүйл дээр л туг ус илүү гарна да. Тэгэхээр яах гэж чи гизгээс сул тавьсан гэдэг. Бас айхтар юм байна шүү. Тийм байна. Надад чинь бас эдмүрийн баримтсан. Яг энэ ажигчгыг ярхаа зан дээр эрэгтэй эмэгтэйрнийг адилхан байна. Яг хүнээсээ шалтгаалж. Тийм. Миний хувийн орон зай тийм үү? Миний хамгаалагдсан орон зайд ямар нэг юм болсон байна гэдэг чинь аль альнд нь сэрдэх, тухайн аюулыг зайлуулах сэтэл төрөн шүү. Тийм шүү дээ. Одоо тэхгүй за яшиг гэж явуулсаар хал дамжир болно шүү дээ. Тэгээ гэр бүлийн хамгаалаа гэж явдаг. Итгэж шиг барьж авч учрыг нь олохгүй бол ерөнхийдөө асуудал. Ер нь гэр бүлийн ёс зүйчин эмэгтэй дээрээ тогтдог. Тийм биз? Тийм ч учраас үндэсний хувцсан дээр эмэгтэйг сахилга баттай болгох соёлууд их байдаг. Жишгэн тэр туг ус тийм үү? Заавал уутандаа сондөр савчин савн дотроо байдаг. Тэрийг авахгүйгээр хурцсан гэж байхгүй. Үрэлцэн гэж байхгүй. Асар их холгодог байхгүй юу? Тэгэхээр заавал тэр үсийг чинь задгай тавьж яж хурцсан. Тэгэхээр тэр сондрыг тийм авч бооход бол нөхрийн дэргэд цаг хугацааны хязгаар байх юм биш 50 хийж болно одоо. Нөхрөөс гадуур байхаар л яаруу төвдөө тэр сондрыг чинь боон үдтэй. Инхээр л туг ус илүү гарч чадаад байгаа юм байна. Анхаармаар юм байна гэж. Бид нар чи хараа азар бүгдөрөд туг усгүй болцсон байна л доо. Тэр сэсгэрүүл болцсон юм. Тэгэхээр чинь л та нарыг илүү их хардах шаардлагатай болоод. Нөгөө барих эдмүрийн нотлох баримтууд нь их баг болчиход байна гэсэн үг. Тийм. Одоо өөрөө тайлж болохоор хувцастай байна гэдэг чинь бас асуудал шүү дээ. Өөрөө тайлж болохгүй хувц гэж ямар хувц? Тайлж болохоор гэж. Одоо тийм хувц гэдэг юм уу? Яг одоо бид нар ингээд тайлж болно л доо. Гэхдээ өөрөө тайлж болохгүй хувц гэж байна уу бас? Байна. Ямар хувц нь? Тэр үеийнхээр бол ара өртөө уяа муя бүч англианууд юм аа. Дээлийн сугны юу л жоох юм гүйл идэг те. Ингэж яахт чинь. Зориуд тийм хувц зохиож. Зориуд тэр хувцас байна. Энэ эрэгтэй хүн зохиосон баг. Эрэгтэй хүн хадгалахын тулд зохио шүү дээ. Одоо энэ чинь тэрний чи бид нар л сайхан оосууд шүү дээ. Нөгөө зангуур наалда бат гэл дисэт конопор пот гэл наачиж болох юм байна. Илүү цаг хугацаа шаардаж тийм үү. Яаруу төвдөө үед өмсгөхөд хэцүү хувцас байна гэдэг чинь. Яаруу төвдөө ажлуудыг хориглож байгаа асуудал шүү. Тэр нэг яаруу бишээр хийх газартаа хийх. Яаруу. Тэгээ ялангуяа нөгөө хүндээ үйлчлэл тэр хүн тайлахад зориулагдсан хувцас байна гэдэг чинь тийм үү. Хоёр биедээ баталгаа үүсгэж байна шүү дээ. Тийм байна, тийм байна. Тэр суганд ингээд бүр ингэчээд одоо дотор цамц мод соёгнууд чинь тийм бидэг шүү дээ. За. Хэцүү. Тийм. Тэр нөгөө бүр бэр охин байна да. Тэр нөгөө одоо ёслолын хувцас бол бүр дал руугаа тавьчтай шүү дээ. Өөрөөр хэл нөхөр нь тайлахгүй бол тэр бэрийн хувцсыг тайлах боломжгүй болдог. Хормын хувцас чинь тэгж орж ирнэ. Тийм үү? Дал руугаа бүр хойшоо ингэж. Хойшоогоо далан дээрээ тавьчтай. Хэчнээ оюун алархаа байсан чи чадахгүй нэ. Чи өөрөө оролдоод үз далан дээрх тавьчийг тайлах гэдэг. Болохгүй ч юм уу? Тэр чанга байх юм бол хэцүү юм байна. Тэ? Зүгээр наалтдаг товч мөвчтэй бол яг ингэж тэгж байгаа нэг хийчихлээ. Энэ жоохон цаг хугацаа орохоор төвхтэй юм байна. Нилээ оролдож хийх. Айвал нөхийг нь буруу зөрөө энэ төр яах нь шүү. Тэг. Тэгээ тэр чин 3 байдаг. Тэр яг тийм. Ямар хорлонтой юм бэ те. Тэгээ тийм үү. Яг хөө тэр чин яг ястал дээр ариун онгон тийм үү зөвхөн чиний тусламжтайгаар энэ амигт тайлгдана гэдгийг нотлох гэж. Тэр эмэгтэй хүний
Тийм үү. Анхны зан үлийн цамц бол балан дээр 3 товчтой байдаг. Тэгэхээр тэн дээр өөрөө өнгөж унтаж амарна гэхээр заавал тайлахгүй бол нурууны холгоо үүсгэх нэ. Тийм зөвүү юм чинь ээж нар чинь хийсэн шүү дээ. Ээж нар уу? Ээж нар нь хийсэн. Ээж нар өөртөө хийсэн юм уу? Ээж нар өөртөө охиндоо хийж өгдөг. Яагаад гэвэл тэр чинь тийм үү хормын анхны шөнө. Тийм үү. Хормын анхны шөнө нөхрөөрөө тэр хувцсыг тайлбарлахгүй бол охин унтаж амарч чадахгүй. А нөхөр хувцсыг тайлсан бол нөгөө үйл ажиллагаа эхэлнэ. Тийм учраас шалтгаантай байна. Ойлголоо. Тэгэхээр нөхрөөд эрэгтэй хүмүүс ч одоо эхнэртэй юм арга хэмжээ авсан юм чинь эхнэрүүд нөхөртөө бас ийм адилхан юм арга хэмжээ авсан. Авдаг. Тийм. Тэр нь юу байж болох вэ? Харин тэр нь юу байсан юм бол? Тэднийг бол бид нар мэдэх хэрэгтэй байна шүү дээ. Тийм байна. За ном уншсан ном сонтор янз бүрийн юм дээр бол байхгүй. Гэхдээ нөгөө шок тийм зураг мурган дээр нөгөө юутай чойчтой бандажнууд гэдэг. Тэ эмхтэй хүнд нь яваадсэн тий. Нэр эрэгтэй хүн нэг чи яах хэвээр. Эрэгтэй хүн ч гэсэн яалталж юу. Харин тийм үү. Яг энэ хүзүүний ормоос авахулаа шүлжээд ингээ гаргаад ирсэн ус байдаг да. За. Тэрнтэй ч унтахад их хэцүү. Заавал задгалж иж унтна. Буцаагаад өөрөө шүлжиж чадахгүй юм чи эхнэртэй байхаас өөр аргагүй. За. Эхнэргүй хүн сэвлэгээ ил хийсгэж явна шүү дээ. Тийм үү. Тэгэхээр чи өөр хүн шүлжчихлээр мэдээж зэрэг өөр хүний мэдээж өөр хүний шүлжээ ороод ирнэ шүү дээ. Тэр заавал тайлна гэж үү? Тайлж иж унтаж амарх юм чинь. Тэр за тэг шүн ингээд орд ирэндээ орохгүйгээр одооний нөхцөл чинь бол янз янзаар хийдэг болчиход байгаа шүү дээ хүмүүс. Тий. Тэгэхээр одоо тийм нөхцөл байдал үүсвэл тэр сүлжээс бас баталгаа олж чадахгүй нэ. Мэдээж л үс толгой оролдогддог юм чинь тэр чинь сүлжээ суларж л таараа шүү. Эргүүнийхээ үсийг оролдох юм биш ямар. Тийм байдэ. Тэгээд ингээд чивчэрсэл нь хуухыг ингээд чангалаа боожгсан үед чинь тэрийг сулжиж цусны эргэлт сайжирна. Цусны эргэлт сайжирж биеийн таашаал өссөн шүү дээ. Бас тэг хитэн нөгөө ирчүүдээ байсан. Эхний багаас нь авахлууд хаан хүртэл навчаад боогоо ичдэг гэсэн биш үү? Үсийн тий. Тэгэхээр хаан чи хөрх амт маш олон ийм жижиг үстэй байх тусмаа тэр чи юм шүү. Өндөр эрх мэдэлтэй. Тэгэхээр чи тэр өндөр эрх мэдэлтний үсийг сүлжиж байгаа эмэгтэй илүү өндөр эрх мэдэлтэй байж таараа. Хаанаас илүү эрх мэдэлтэй юм гэж үү? Эсвэл нэг хааныгаа хөдөлгөж байгаа учраас тэр хааныг хөдөлгөж хааныг эрхлүүлж байгаа юм чинь тэр зарлиг тушаалд нь шууд аргаар нөлөөлөх боломжтой. За, ер нь тэр одоо бодны цагийн үеийн гэргий гэж айхтар хүмүүс байдаг юм да. Суу зал хөрөнгө гэж. За би өөрт болсон явдлыг ярий. За анх гэргийтэй боллоо. Тэгээд яг нөгөө хүн юм чинь асар өндөр чадвартай байгаа шүү дээ. Гэтэл нөгөө үйлчлэх ямартаа. Түлээ түлшийг ойртуулж өгөхгүй. Тэр маань өөрөө түлээгээ хагалгаа. Гэтэл хуруугаа барайл нулимсаа асгалаад хүрээд ирдэг. Яасан гэсэн чи өргөс орчихсан гинэ. Тэгэл уйлыг нь аль нүдэнд нь том нулимс гоожоод нөгөө өргөсийг нь аваад өгч. Жин ядж хахад баруун гарын өргөс чинь зүүн гараараа авахд хэцүү шүү дээ. Гүн шигдэг тосмоо. За тэгээд байж идэл маргааш дахиад өргөс шаачаад ороод ирэв. 3 давтгаар чи тэр амтны чинь тгий зовоогоод яах вэ? Би хаглаад өгцөн дээр ивсэлгүй юм байна ивидэ хайрхан минь болоод. Тэгээд ингээд түлээг нь байнга дэрэгдэн байлгана. Дахиад чи нөгөө бүсгүй чинь тэгнэ. Тийм үү. Чиний минь хагалсан мод цаанаа нэг илчтэй шүү. Юу гэсэн жуугийн уулмаа гэдэг чинь ижилхэд илч гаргамаар байтал миний хагалсан нь илчтэй өөрийнх нь хагалсан нь илчгүй байна гэнэ. Ингээд насаараа хуурдагдснаа сүулт нь мэдэж байгаа байхгүй юу? Тийм үү. Та тэг хуурдагдснаа сүулт нь мэдсэн хэрэггүй. Тий. Эцэг болцсон хуурдагдсан гэдэг яаж мэдв? Тэр хуурдагдснаа мэдхгүй яваад байх бас боломж байсан юм биш үү? Гэхдээ энэ чинь нөгөө охин чинь тэгээ бид нар чи охинтой болоод өсгөөд нөгөө охин чи бэрд мордож байгаа шүү. Тэр үед ээж охины хоёрын шивнэг сонсчихдаг юм байгаа байдтай. Тэр үед л хуурдагдсанаа мэдж байгаа юм шүү. Миний охин тийм үү. Элдв бэрхийн ажлыг эрдээ даатгахгүй бол энд гэрт чинь 90 тогтох боломжгүй юм шүү гэж л байна. Тэгэд
Тэгэхээр чин би сонсоно дээр хүн юм чи чихтэлтэй гэдэг л хүссэн айгу. Гадаа нөгөө сур илдээ сууж ясныг ч хэлэхгүй дотор ихнэр охин хоёр ярилцаад байгааг ч хэлэхгүй нөгөө хідэн эсхийгээ нэгт сонсдог юм байгаа байдтэй. Тэгсэн чи эр хүн байна та түлээ түл шагалж өгөхгүй байх юм бол хідэн удаа өөрийнхөө хуруулаа өргөс шаачих гэж. За. Тэгээ сайхан том нулимасаар инкрилээд ав гэ. Тэгчээд одоо тэр чин тэгээ өөрөө нэг удаа чамд түлший чин хаглаад өгөх юм бол тэр галыг нь илчтэй сайхныг нь магтаж энэ гал дээр хийсэн цай хоолын амттайг бишрээд тэгэхээр таад нар чин насаараа түлээ бэлдэж өгнө гэдгийг оо ингэж би чин түлший бэлдэж байсан хөөрдөгцөн явдал болсон шүү. Гэтэ тэнд нэг сонир байгаа хгүй. Та чин тэр анхны их нэртэйг яах чинь нөгөө сохор байсан шүү дээ, тий. Гэтэ та тэр өргөсөг яаж мэдэрч авах вэ? Гараар ягаал ингэж авах. Тэгээ өргөс гэдэг чинь угаасаа ингээд ингэсэн өргөсгээд ирэх үү? Бас сэргэлэн их нэр байгаа байхгүй тэр чинь. Тэр чинь тийм үү. Энд чинь надад ингээд мэдрүүлэхээр чинь сохор хүний хурууны мэдэрхүү энгийн хүнээс өндөр юм чинь мэдэлгүй яах вэ? Тийм үү. Өргөс чинь шигдээд л хуруу эвэрлэг нь хатуураад л бондоогоод хавганцсан байдаг юм байгаа үед. Хичгүүж ирээд. Тэгээ намайг сохор гэдгийг эс тоогоо түлээ хаглуулсан байгаа юм да. Тийм байна. Айхтар уу. байна. Эдий болтол энэ хүн амьдарч исэн юм чинь түлшээ өөрөө бэлдэж байсан л байж таараа гэж тооцсон болоод л тэр надад түлш бэлтгүүлсэн байгаа юм да. Би чи нөгөө миний хагалсан модоор түлшээр тийм үү. Цай чанахаар амттай болд ингээд насаараа тэр охин хүнтэй суутал түлээ хагалсан байгаа юм да. Та тэрнээс дахиж түлээ хагалсан биз дээ. Тэрнээс хойш нэгэнтээ дасал болцсон юм чи арилгах гээд ч яах вэ. Гэтэ угаасаа тэр түлээгээр цай хоол хийсэн амттай л хэлсэн баг. Яалтачгүй. Тийм сэтгэлтэй шүү угаасаа. Яалтачгүй. Нөгөө хоёр хүний сэтгэл нэгдэж хоол болно гэдэг чинь амттай байхаас өөр аргагүй. Тийм үү? Нэг нь бэлтгэхий хийж, нөгөөх нь болгохыг хийж, түгээхийг нь бултаараа хүртэж байна. Энэ дээр чинь эцэг их тэнцүү үйл хийж байгаа юм чинь хөвгүүдэд ч тэр огтуудад ч тэр жишг болж. Тийм үү? Энэ гэр бүл нэг нь нөгөөгүйгээр амьдрдаггүй маа гэдгийг тэр их чинь сургаад байна шүү дээ. Ивидээ энэ аав чинь сохор юм гээд намайг инкрилээд байсан бол би үр хүүхэдтэй нэр төртэй байх уу? Тийм үү? Нөөлөгтэй байх уу? Би бүр ноёны зэрэгт өөрийгөө өргөмжилж тийм үү? Олон түмнийг энерхийг хичээх үү? Үгүй. Намайг дайчилсан тэр айхтар бурхан чинь тэр дагны шинжтэй гэргий байгаа юм шүү дээ. Тийм байна. Та тэгээд залдуулж ийсэн үү? Жигдэг насаараа л залдуулсан байна. Өөрөөр хэлбэл намайг ноён болтол залдсан хүүхэн чинь тэнд байгаа. Тэгэд одоо тэгтэл бүр 18,000 эрэгтэйчүүд юу байгаа гэж шүү дээ. Өрх толгоос эрэгтэйчүүд одоо яг манай Монголд байгаа гэдэг чинь шүү дээ. Танай үед тийм юутай хүн байсан уу? Одоо ихнэргүй өрх толгоос эрэгтэй хүн хэр байдаг вэ? Эхнэр нь насны нөхчиж тийм үү. Нөгөө үнэн сэтгэлээсээ болоод өөр бүсгүйтэй хавтадгүй хоёрчүүд өрх толгойлож үр хүүхдээ өсгдөг сайхан ирчүүд байна. Мөн тийм үү. Эмэгтэйчүүд ч бас байдаг. Гэхдээ тэр бол тийм их хэмжээтэй байдаггүй. Тийм. Би бол хараач бүр 18,000 хэмжээнд гэж бодоагүй л дээ. Тэгт чинь одоо тооцоолоод үзэхээр нэлээд их биш шүү дээ. Гэхдээ тэр чинь одоо хос нь ханин тийм үү. Өхөн үхтлээ тэр үр хүүхдэд сэтгэлтэй болгосон учраас тэр эцэг чинь тийм үрээ би насанд хүртэл чармайх хэрэгтэй, кичих хэрэгтэй гэдэг ойлголттой байгаа шүү дээ. Тийм учраас тэр чинь сайн үлгэр. Тэгвэл тэнд чинь бас одоо эхнэр нь нас орсон ирчүүд хүүхдээ бодоод дахиж эхнэр авахгүйгээр бас энэ дээр чадаад байна гэсэн үг. Чаддаг. Чадхаа хүрэл чаддаг юм шиг. Чадалгүй яа. Ер нь бас эрэгтэй эмэгтэй гэдэг хүйсийн ойлголт ганцаар амьдрахад ямар асуудал байна. Тийм үү? Эмэгтэй хүн л ганцаар амьдрдаг юм бос. Эрэгтэй хүн ч ганцаар амьдрна. Хэдий чинээ гүн сэтгэлтэй байна, төдий чинээ дахин хоримлох хэцүү шүү дээ. Эсвэл санаанд нийт хүн олдохгүй гэдэг. Харин санаанд нийцэхгүй гэдэг чинь тэр анх голомт үүсгэсэн хос ямар хүчирхэг сэтгэлийн холбоо үүсгэж байсан бэ гэдгээс шууд хамааралтай шүү дээ. Тэгэхээр тэдний тэр ариун гэгийн хайрыг яаж үгүйсгэх юм ба? Тийм үү?
Үгсэн ч гэсэндэн хайрандаа үнэнч байна гэдэг бол үнээс асар их зэрэг төвчээр шаарддаг зүйл. Гэтэ тийм ариунаар хүндэгдэж байгаа зүйлийг муулж явж болохгүй. Гэтэл одоо ингээд ганц би одоо эрэгтэй хүн 18,000 байна гэхэд тэд нэр одоо ихэнх нь бас яагаад дахин гэрлэхгүй байна гэхэлэр зэрэг магадгүй санаанд нь хүрэх хүн олдохгүй байгаа учраас гэлээ тийм ээ. Гэтэл одоо гэргээтэй их нэртэй мөртлөө давхар одоо одоогийн хуулинд харьцах үз одоо өөр газар нууц амрагтай гэх үү. Одоо ийм холбоос үлбэ үүсгээд яваад байгаа ирчүүд байна гэр бүлтэй хэрнэ гэх. Тэгэхээр тэр гэр бүлтэй хүмүүс ийм асуудал үүсгээд байгаа тухайн гэр бүлийн харьцаа тийм дотн хэмжээнд байхгүй байгаа учраас гэж ойлгох уу? Яг уу зарим нэгэн хувьд эмгэг. Эсвэл эрэгтэй хүний мөн чанар нь юм уу? Эрэгтэй хүний мөн чанарт гэх юм бол ханамжит орон зайдаа бол илүү хорогдох шинжтэй. Ханамжит орон зайдаа. Өөрөөр хэлбэл таатай орон зайдаа хорогддог. Хаан сайхан байна тэнцэн. 1-2 удаа бүдэрсэн ч гэсэндээ тэр гэр голомт гэдэг рүүгээ тийм өглөх замтай шүү дээ. Гэтэл нөгөө гэртээ ирэх шалтгаан гэргий гэдэг орон зай өөрөө хагас хугас байгаа үед бол харих сонирхолтой дийлэн үүсэхгүй. Тэглээгээд бас бүх эрчүүдийг тийм төгөлдөр сайхан гэж хэлэхгүй. 20 донтой сэтгцийн гажигтай амьтад байдаг. Гэтэ тэр бол цөөн маш цөөн. Таны үед тийм хүмүүс байсан уу? Байна. Байх уу? Байна. Бас бага. Тэгтээ бага. Ерөнхийдөө эр хүний хувьд тийм үү гэргээлэн авч сууч чадахгүй хэрнээ айлын ихнэр хөндөд байна гэдэг бол. Тэгээ бид нар чинь харьцангуйгаар насан турсан эмэгтэй бүхэн ямарваа нэг айлд хамаарна шүү дээ. Тийм дотроос тийм үү тэр эмэгтэйг урвуу татаж зулгаагаад байна гэдэг бол эрүүл эрэгтэй хүн гэж үздэггүй байсан. Ахмжтай юм. Айл ихнэрийг зулгаж байгаагүй. Тийм. Тэр чи дурлцсан бол яах юм? Тийм үчиг байх уу? Юунда дурлсан гэж 20-нд юу? Ихнэрт Тэр айлын ихнэрт. Харин 20-нд нү? Гэтэл чи царай цус мөсөн тэр гэл байх шүү дээ. Өөр хүний ихнэр яасан гоё ихнэр минийх болох юмсан гэдэг чи. Юу н оройтсон бороо гэд оройтсон бороо. Хайр. Ямар ч эрэхтэй эмэгтэй хүний хувьд тийм үү? Боловсрсан гэдэг насанда бусдын анхаарлыг татдаг. Гэтэл энэ боловсрсан гэдэг нас чинь 35-40 насны хооронд байдаг. Энэ үед бол гэр бүл заавал тогтчихсан байдаг. Тийм биз? Өөрөөр хэлбэл тэр ээжийн ач тусаар, тэр гэргийн ач тусаар 30 жил боловсрчихсан учраас өнгөлөг байгаа эр хүн, өнгөлөг байгаа эмэгтэй хүн тэр сул доройчуудын анхаарлыг асцар хүчтэй татдаг. Тэгээд гэдэг юм уу? Тэр ганц би байна гэдэг нь өөрөө сул дорой байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл гэр бүлээ бат байлгаж чадаагүй илрэл шүү дээ. Сул доройгийн нэг үр дүн. Гэтэл тэр боловсрчихсан тийм үү? Тэр чин ижигээр бүрэн боловсрахгүй шүү дээ. Яг гэр бүлийн харилцаанд ороод эмэгтэй эрэгтэй хүний мөн чанарыг гэргийгээс суралцсан шүү дээ эр хүн чинь. Эмэгтэй хүн чинь ер нь нөхрөө суралцсан шүү дээ. Тэгээд нэг 10-аад жил бинийгээ өнгөлчхөр тэр хүнийхээ хувьд бүрэн боловсрсан гэдэг тогтолцоонд хүрээд ирж байгаа. Өөрөөр хэлбэл жимсээр бол чихэрлэг болоод улаачсан. Чимчигнэж байгаа намрын жимс шиг. Ийм болчгол ч бусдын анхаарлыг асар их тогтдог. Яг энэ үед 35-аас 40 насны хооронд нөгөө боловсрчихсан учраас халдлагад их өртдөг. Ухамжтай юу? Халдлагад их эмэгтэйнч тэр эрэгтэйнч тэр бусдын анхааралд ороод чадамжтай улмаас ялаанууд ирж нь халддаг. Тэгэхээр одоо нэгэсэндээ тэр сул дорой хүмүүс бол бусдын боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг авах гээд байгаа. Шунаад байгаа хэрэг. Тийм биш үү? Одоо хүүхнүүд гэхэд энэ нөхөртөө суучвал ингэж жарах нь гэж бодоо. Эхнэрүүдийг болохоор нь энтэй суучвал миний амьдрал тэтгэх гээд байна гэд бодоод тэр боловсрсан орон зайлуу халтдаг. Яг энэ үед яста 3 өрх гэрийн 2 нь энэ халдлагад өртчихдөг. Хэцүү. Ялаанд өртнө гэсэн юм шүү дээ. Энийний дараа л би бинийг өөчилж инэрч авч хадгалж үлдэж. Нөгөө би чамаагаан боловсруулсан чи намаагаан боловсруулсан бидэн өөрөө өөрсдөө хөгжүүлсэн гэдэг нь ухамсарлаж байвал цаашид эрүүл сайхан гэр бүл болдог.
Өөрөөр хэлбэл нэг удаагийн уучлал зайлшгүй амьдралд тохиолддог. Тийм баха. Тэрний ч одоо ялангуяа улс төрт орж байгаа хүмүүс юм уу өчигдөр бас нэг хүн хэлжсэн. Тэд нар болохоор юу гадаа дандаа шинэ амрагтай болоод тэгээд ингээ гэр бүлээ цуцлаад явчаад байна. Одоо би салаад гэр бүлээсээ салаад 20 жил болчлоо гэж яриадсэн. Гэтэл нөгөө хаяад явцсан. Ялаач нь вэ штэ. Бас нөгөө яг өөрөө өөрсдөө хөгжүүлж боловсруулж исэн орон зай шиг тэжээлтэй. Тэтгэмжтэй байдаггүй. Өөрөөр хэлбэл хамгаалтын орон зай байдаггүй. Ингэснээс давхтан үргэлжлүүлсэн солилт үүснэ. Энэ нэг ялаа ирлээ. Тийм үү. Чадамжгүйг нь мэдээд хагцлаа. Гэтэл дараа нэг дахин ялаа ирнэ. Буцаад нөгөө гэр голомтын ариун дагин дээр очие гэхээр нүргүү болчихсон байдаг. Тийм үү. Нөгөө буцаад нөгөө гэр бүлийн ноён нуруунд дээр очие гэхэд нүргүү болчихсон байдаг. Тэгэхээр чи нөгөө нэг цаашдын бүтэлгүй олон ялаатай зууралдах харанхуй амьдрал эхэлж өгдөг. Харуулсалтай. Нухамжтай юу. Тэгэхээр яг нөгөө хосууд чинь тийм үү. 20 хэдэн хавартаа ханилаад 20 хэдэн хавар хүртэл эцэг гэхээр тэтгүүлээд боловсрж байгаа шүү дээ. Тэрнээс хойш 90 эмийн харилцаанд ороод боловсроод ирэхээр өссөн 30-аас 40 насны хооронд за магадгүй заримд 45 нас хүртэл эд боловсрсан нөгөө хүнийхээ хувьд дээд төгөлдөр байгаа орон загаараа бусдыг татах хүчтэй болж байгаа. Тэр орон зайд дайрлага гэмээр ялаанууд ихээр чугуулдаг. Хэцүү асуудалтай. Тийм биш. Энийг чинь бол амьдралд их байдаг гэрнэ бид нар яг ингэ дүнж удаагүй юм байна. Тэ? Тийм. Ерөнхийдөө яг тэр цаг нь юу гарч ирэх болдог шүү дээ. Хүүхдүүд нь шаваа том болсон. Тэрнийг ойлгохтой болохоор ингэж ойлгохтой байхгүй. Хүүхдүүд том болж байгаа яг тэр цаг үед гараас гарцсан. Тэгээд завтаа болоод завтаа болсон учраас одоо би нэг өөр одоо илүү нэмийг сонирхдаг боллоо гэдгээр тайлбарлаад байснаас биш. Тэр гөрвөл хоёулаа их сайхан болоод бусад татархад та нарыг салах гад ингэж аваад ийн гэдгийг талаас нь бодож байгаа. Одоо бодоод хүн бол тийм үү. Эр нөхөр байх боловсролыг тийм үү. Нөгөө эзэн эрхийн боловсролыг, харилцааны боловсролыг, халуун янгийн боловсролыг эзэмшсэн учраас ханчиж байгаа шүү дээ. Үр хүүхэд өсөдөр сайн эцгийн боловсролыг ч хүртэж байгаа. Ийм боловсрчсан эр хүн ямар эмэгтэй хүнийг татахгүй байх юм бэ? Ялангуяа амьдралд дөнгөж хөлөө олж байгаа. Өөрийнхөө чадамжгүйг өөрөө хүртэл мэддэг эмэгтэйд бол үнэхээр тийм үү олж авмаар очир эртнэ болчихдог. Тэгээд нөгөө залуу хүүхнүүд тийм үнсээ араас гүгээд байгаа юм уу? Тий. Ялангуяа өөртөө итгэлгүй охтууд бол тухайн хүнд амьдралаа даатгаж тэтгүүлхийг оролдоод байдаг. Өөртөө итгэлгүй нь шүү дээ. Өөртөө итгэлтэй тухайн орон зайд орж чадна гэдэг дайчин эмэгтэй, дайчин эрэхтэй бол залуу насандаа ханилан сунлаад өөртөө ижил тогтолцоогоо олоод хамтдаа өснө дэвждэг. Хамтдаа өснө дэвжихгүй. Би татуулна гэдэг хүмүүс л тэнд булаацалд